Өдөртөө орой мэндийг хүргэе. MS телевиз өнөөдрийн мэдээллийн хөтөлбөртөө Богдхан уулын тусгай хамгаалтын газрын асуудлыг хүндээ оруулж байна. Баримт зөвхөл Богдхан ууланд хүрэл зэвсгийн үеэс хүн суурьшиж байсан уул мөр байдаг. Богдхан уул эртнээс бөө мөргөлийн шүтэн, тайлга тахилгын газар байсан гэж үздэг. Тухайн үедээ хан уул гэсэн нэртэй байсан Богдхан ууланд ан гөрөө хийх, гал хүс түлхийг хоригддаг байжээ. 1778 оноос эхлэн Богдхан уулыг зарилгаар дахиж байх болсон гэсэн түүх мэдээч мөн байдаг. Тэгэхээр Богдхан уулыг дэлхийн хамгийн анхны дархан цаазд уулч гэж үзэхэд би мөн баримт зөвхөл Богдхан уулын бараа харагдж байгаа газарт хүнийг цаазаар авдаггүй байсан гэдгээ. Хувьсгалын он жилүүдэд хан уулын тахилга тасалдж байсан хэдий ч 1995 онд Улаанбаатар хот үүсэн байгуулагдсны 365 жилийн ойгоор цэцэг хүний ориглыг тайж 1995 онд Монгол Улсын ерөнхийлөгч очроод Богдхан уулыг тайх санаачлагыг дэмжсэн зарлиг гаргаж байсан. Түүнээс хойш бол 2004 оноос эхлэн Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлагаар төрийн тахилгатай уулсын нэг болгож 5 жил нэг удаа төрийн тахилга үйлддэг дархан цаазд газар болгосон юм а. Гэвч богдвол өнөөдрийн байдлаар ямархуу өдөр төрхтэй болсныг энэ дүрснээс харж болно. Богдхан уулын дархан цаазд газар 2000-аас 2003 онд 46, 2004-өөс 2008 онд 214, 2009-өөс 2010 онд 192 газар олгогдсон байдаг. Өмнөх засгийн газрын үеүүдэд байгаль орчны яамнаас дархан цаазд Богдхан уулын аманд нийтдээ 680 иргэн аж ахуй нэгжид зөвшөөрөл олгосноос өнөөдрийн байдлаар ердөө 10% нь болох 65 аж ахуй нэгж зөвшөөрөл авсан зориултынхаа дагуу үйл ажиллагаа явуулж байгаа юм а. Ер нь өвөг дээдсээс ихсүүлэл гол нь энэ газрыг ингээд байгалийнх нь онгон төрхийг хадгалаад хойч ирээдүйдээ үлдээч. Хамгийн гол нь одоо яг доктортой хөгжмийн зарчмаар ч гэсэн нийгмийн хөгжил, хүн амын хөгжил, эдийн засгийн хөгжил чухал боловч байгаль орчинтойгоо бид нар харилцан шүтэлцээтэй амьдрахгүй бол байгаль орчныг хамгаалаад аль хор унгангаар нь хадгалсан юм байгальтайгаар бид нар хөгжихгүй юм бол доктортойгоо хөгжихгүй нэгсэндээ хөгжил ирэхгүй. Энэ бол ерөөсө богино хугацааны л одоо тэр энэ жижигхэн богино хугацааны л ашгийг харсан амьдралын зохицуулт болно гэдгийг бол хүн төрөлхтөн яриад тохирсон. Тийм учраас манай төрч гэсэн энэ бодлогыг бол үргэлжлүүлээд өвөг дээдсийнхээ бодлогыг бол үргэлжлүүлээд энэ газруудыг хамгаалтанд авч байгаа. Тэгэхээр нийт Монгол орны 30 хүртэл хувийг ингээд хамгаалтанд авна гэсэн бодлоготойгоор энэ явж байгаа байхгүй. За тэгэхээр Богдхан уулын хязгаарлалтын бүсэд 34 ам байдаг. Түүний 24 аманд нь сүүлийн 10 жилийн туршид бол газар ашиглах зөвшөөрлийг олгосон байдаг. Газрын тухай хуулинд зааснаар тусгай хамгаалтын газарт аялал жуулчлалын чиглэлээр болон цуслангийн гэсэн чиглэлээр 5 хүртэлх жилийн хугацаатаагаар газар ашиглах эрхийг олгодог. Харин эзэмшүүлэх, өмчлүүлэх гэсэн ойлголт нь дархан цаазтай газрын тухайд байдаггүй юм а. Гэвч өнөөдрийн байдлаар газар ашиглах эрхийг аялал жуулчлалын чиглэлээр авсан 80 гаруй аж ахуй нэгж зориулалтаа өөрчлөн Богдхан уулын эргэн тойронд орон сууц барьсан байгааг та бүхэн харж байна. Гэвч өнөөдрийн байдлаар газар ашиглах эрхийг аялал жуулчлалын чиглэлээр авсан 80 гаруй аж ахуй нэгж зориулалтаа өөрчлөн Богдхан уулын эргэн тойронд орон сууц барьсан байгааг бид бүгд мэдж байгаа. Тэгэхээр зайсангийн орчимд баригдсан орон сууцны бүх барилга хууль бус болж байгаа юм а. Монголын толгой баячууд энэ газарт баригдсан метр квадрат орон сууцны талбайг 10,000 Америк доллараар үнэлэн авч зайсанг баячуудын хороолол гэж нэрийдэх болоод дуудаж байгаа. Гэвч 1995 онд улсын тусгай хамгаалтанд авсан байгаа энэ газрыг орон сууцны хороолол болгож байгаа нь тухайн газар цуслангийн зориултаар газар ашиглах эрх аваад амьдарч байгаа зарим иргэдэд баячууд орон сууц барьж амьдраад болоод байхад бид энэ газар дээр хашааныхаа хэсэг газрыг өмчилж аваад амьдрья гэсэн сэтлийг бас давхар төрүүлж байгаа юм а. Нэг компани ганцаараа бүтэн амыг нэмсэн. Тэгэл ард иргэдүүд нь хөөгдөл газар нутаггүй тийм л байдалтай л байна. Энэ дээр компаниудад бас нэг жоохон эрх нь бас компаниудын эрх их л байдаг л болтой. Гэхдээ бас дээд засгаас бас компанида зохиосны бас нэг хуваартай ард түмэндээ хуваартай л баймаар санагдчихлаа. Яг үнэн шүү дээ. Бүгдийн нэрээс байшин бариад орон сууц барьдсан. Тэгсэн мөртлөө орон сууцнд бид нэр орох чадваргүй улсууд нь үлдчихэд байгаа байхгүй юу? Чадвартай нь бол тэнд орчдөг. Бид нэр ч одоо 30-40 жил болсон зайсангийн өгүүлийг хэдэлдэ. Уг нь газрын зэс тогтоож өгнө гэдэл олон жил яасан. Зарим байшин энэ хөвчлээ авсан юм улсууд байгаа л. Уг нь орон сууцны хороол болцсон юм шиг газар мазраа нэг
ард түмэнд нөгөөд хөвчлээд өгчүүл одоо их сайн байл гэж би тэрнийг өнөөдөр хүсэж байна. Дархан цаастай газар гэж олон жил боллоо шүү дээ. Энэ хил хязгаарыг тогтооход байгаа болов гэж ингэж харж байгаа юм. Гэтэл өнөөдрийн байдлаар бол хил хязгаар тогтоосон юмгүйгээр хэн өнөөдөр хөрөнгөтэй хэн одоо арын хаалгатай хүн орон сууц одоо өчнөө олгон орон сууц байшин барилга бариад амьдарч шүү дээ. Гэтэл тэнд үндсэн одоо оршин суугч одоо 50-аад онд өөр ингэсэн байртай болсон улсууд өнөөдөр тэр орон сууцтай улсууд бол өөр юм болгож чадаагүй л шүү дээ газраа. Газрын тухай хуульд заасанчлан газар эзэмших гэрчилгээг сум дүүргийн засаг дарга олох хэрэгтэй. Гэвч тусгай хамгаалалттай газар дээрх хэрэг үйлчлэхгүй. Гэвч 2008 онд хаанвал дүүргийн засаг дарга байсан Загдчав эрх мэдлээ уруулан ашиглаж Богдхан агуулгын тусгай хамгаалалттай бүсэд амьдарч байсан 150 орчим өрх айлд газар эзэмших гэрчилгээ олгосон байдаг. Энэ нь мэдээж хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм а. 2002 онд газрын тухай хууль батлагдсан гарсан байгаа. 2003 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхлэхдээ бид нэр энд яг мэдээж туршлага дутсан мэдэхгүй байсан ч гэдэг юм уу зүйл байсан бах. Дээр нь санаатай ч юм уу санамсаргүйгээр энэ хуулийнхаа баримтчгийг батлахтаа хийдэлтэй сайн журмалж өгөөгүй бидний ярьдгаар нөх хуулийн цоорхоотой эрх зүйн боломжтой ийм хууль гарсан учраас ийм үйл ажиллагаа явагдах боломжтой болчиход байна. Тэгэхээр бид нэр одоо энэ зөрчлийг арилгахын тулд одоо газар олох журманд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдаад явж байна. Дүүргийн зүгээс бол ямар нэг эрх мэдэл байдгүй. Дүүргийн газрын алба бол ямар ч эрх мэдэл байдгүй. Ийм байдал үүсдэг учраас байгаль орчны яамнаас энэ тал дээр арай жоохон нээлттэй байгаад тийм ээ. Энэ дээр арай жоохон иргэдтэй нааштай хандаасаа л гэж би хүсэж байна. За тэгэхээр дээр хэлсэнчлэн тусгай хамгаалалттай газар аялал жуулчлалын чиглэлээр тодорхой болцлыг хангасан нөхцөлд 5 жилийн хугацаатаагаар газар ашиглах эрхийг олгодог. Гэхдээ анхнаасаа ямар зориулалтаар хэрхэн үйл ажиллагаа явуулах гэж байна вэ гэсэн судалгаа бас үнэлгээг давхар хийдэг байгаа. Тэгэхээр дээрх үнэлгээг хийлгэхдээ барилгын архитектор цахилгаан түгээх сүлжээ, мэргэжлийн хяналтын газраас тус барилгыг эхлүүлэх, үргэлжлүүлэх тусгай зөвшөөрлийг авах ёстой. Тэгэхээр аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж заасан газруудад яагаад барилга бүтээн байгуулалтын ажил өрнөх болсон бэ гэдэг асуудал бас гарч ирж байгаа юм а. Одоо 80 гаруй аж ахуйн нэгжүүд бол яг байгаль орчин аялал жуулчлалын яамнаас зөвшөөрлөө аваад аялал жуулчлалын зорилтоор би одоо үйл ажиллагаа явуулна гэж зөвшөөрөл авсан байна.